Цахим хөгжил инновац харилцаа холбооны яам тодорхой 36 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх бас дотоод ажлын даалгаврууд байгаа. За энэ хүрээнд бол Монгол Академи, Монголигаар дамжуулаад төрийн 46 үйлчилгээг иргэдэд нээлттэй мэдээлэл шууд авах боломж болцоогоор хангаж оруулсан байж байгаа. За үүн дотор бол бас Монголиагаас гадна бизнес гэдэг платформ дээрээс бизнес эрхлэгч нар хувийн хвшлийнхэн бол мэдээлэл татж авах боломжийг Монгол Академи маань зохион байгуулж бүрдүүлсэн байж байгаа. Цаашид бас олон салбар хоорондын зохицуулалттай яам хоорондын ажлуудыг бол бид бас Монголигаар дамжуулаад мөн түүний ялангуяа хүнсний хувьсгалтай холбоотойгоор худалдаа эрхлэгчдийн асуудал, хэл орчмын бус бүтгийн цахим худалдааны асуудал гэдэг олон асуудлуудыг хөндөж ярилцлаа. За мөн цаашид бол цахим хөгжил инновац харилцаа холбооны яамны чиглэл дээр шинэ засгийн газар үүрэг хүлээсэн инновацийн газар нэмэгдэж ирсэн учраас хүнс үйлдвэрлэгч нар хүнсний хувьсгалд оролцох ашиг хүртэгч бизнес эрхлэгч байгууллагуудын бол бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн инновацлог тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн механизмаар шийдэх нь бас хамтран эрэлхийлэх тал дээр бас ярилцаж тохиролцлоо гэж бодож байна.